Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн материал намууд энэ сарын 12-ны өдөр аймгийн сонгуулийн хороонд хүлээлгээ өгсөн. Энэ үеэр ардчилсан намаас баггүй маргаан үсгэж, тус намаас 2 хэсэг хуваагдсан. Тус бүр 33 нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг сонгуулийн хороонд өгсөн. Нэг хэсэг нь буюу намын даргын гарын үсэг тамхтай 33 нэрсийн жагсаалтыг оруулж ирсний дараахан сонгуулийн хорооны цонхоор ногоон хавцтай бичвэрэнд орж ирсэн тухай сонгуулийн хорооноос мэдэгдэл өгөхдөө хүлээн авах боломжгүй, мөн төвөөсөө итгэмжлэл явуулсан сонгуулийн хороо итгэмжлэлээр ажиллахгүй гэсэн шийдвэрийг гаргасан бол өчигдөр буюу энэ сарын 17-ны оройн 23 цаг хуралцсны сонгуулийн хороо өмнөх шийдвэрээс буцаж байна. Өчигдөр бол хууль заасан намуудаас ирсэн нэр дэвшигчээр бүрдэх шийдвэр гаргах сүүлийн өдөр өчигдөр бид нэр 5 сарын 17-нд шийдвэр гаргасан байгаа. Нэр дэвшигчдээр бүртгэсэн. За нийтдээ 6 намын нэр дэвшигчдийн материалыг үзээд 6 намын нэр дэвшигчдээр шийдвэр гаргасан. Сонгуулийн хороо нэлээд тал бүрээс нүүдсэн. Сонгуулийн ерхий хорооноос тоогоо нэлээд ярилцаж бас эндээс өглөмж аваад ерөөдөө иргэний тухай хуулийн 29-ийн тал дээр байгаа салбар төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна гэсэн энэ заалтыг үндэслээд ерөөдөө итгэмжлэлтэй хүнийх нь материалыг үзье гэдэг сонгуулийн хорооны шийдвэр гараад тэгээ үзээд. Сонгуулийн хорооны цонхоор орж ирсэн ногоон хавцтай нэрсийн жагсаалт 12-ны өдрийн 17 цагаас хойш буюу сонгуулийн тухай хууль зааснаар сонгуулийн хороо үүдээ барьсан байхад орж ирсэн. Нэгэнт хуулийн хугацаанд материалаа бичлээ өгөөгүй. Нэр дэвшигчдэд тодруулж чадаагүй учраас цэнхрүүдийг энэ жилийн орон нутгийн сонгуульд өрсөлдөх боломжгүй гэж үзэж байгаагаа хөдөлмөрийн үндэсний нам, Монгол Ардын хувьсгалт нам, Монгол Ардын намын удирдлагууд мэдээлж хэвлэлийн байгуул хийсэн юм а. Тэдний байр суурийг иргэн сануулъя. За бидний тавьж байгаа шаардлага бол Монгол улсад хууль хэрэгждэг, хуулийн цэцгэлтэй аль ч шатанд аль ч иргэнийг ялгуурлан гадуурхгүйгээр хууль хэрэгждэг байх ёстой гэдэг байр суурь бол нэгтэй байгаамаа. Тухайн аймгийн сонгуулийн хороонд удаа дараалан хууль зөрчигөө талаар нь Тухайн аймгийн Монгол Ардын намын хорооноос 4 удаагийн албан бичиг явуулсан. Сонгуулийн хорооноос тодорхой албан бичгийн хариу эрэхтэй хуулийг өөрчилсөн, хуулийн холбогдох заалтанд бол тохируулаагүй өөр утга санаатай заалтуудыг ирүүлж байгаа. Тийм учраас Орхон аймаг сонгуулийг гардан зохион байгуулж байгаа сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр байгуулагдсан сонгуулийн хороонд тодорхой асуудлууд тавьж байгаа. Жишээлбэл энэ 2016 оны 5 сарын 16-ны өдрийн 20 тоо тийм дугаараар бол аймгийн сонгуулийн хорооноос 5 сарын 13-ны өдөр хэвлэл мэдээллийн байгууллагад албан ёсны хэвлэлийн багвар зохион байгуулаагүй гэж ингэж тайлбар өгсөн байна. Тэгэхээр энэ өдөр бол та бүгдээрээ мэдж байгаа тодорхой бүх хэвлэлүүдээр энэ ногоон хавцтай бичвэрүүдийг бүрдгэж авахгүй гэж ингэж өөрөө ярьж ирсэн. За дараагийнх нь бол энэ сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэдэг Орхон аймгийн арьс намын сонгуул нь энэ 150-ыг 2-ыг зааж ингээд хуулийн хугацаанд материалаа ирүүлсэн ингээд энэ хоёр бичгээс өнөөдөр юу харагдаж байна гэхээр тодорхойгүй байдал үүсэж байгаа. Нэг нь болохоор хэвлэлийн багвар зарлаагүй, нэг нь бол хуулийн хугацаанд хүлээж авсан гэдэг. Тэгэхээр ногооныгоо хэлээд байгаа юм уу юугаа хэлээд байгаа бид нар сайн мэдэхгүй байна. Тэнцүү нэр дэвшигчтэй дэвшүүлж чадаагүй нь бол Орхон аймгийн арьс намын хороо бол орон нутгийн сонгуульд оролцох хуулиар оролцох боломжгүй болж байгаа гэдгийг бас энэ дээр давхар хэлж сануулах гэсэн юм аа. Энэ бусад намуудтайгаа бидний бас санаа бодол нэг байгаа. Сонгуулийн хуулиа үнэхээр зөрчөөд хууль гэдэг юм аа бид баримталж ажиллах ёстой. Тэрийг зөрчсөн юм үйлдэл хийж байгаасаа бид бүх намууд бидний төлөө чиглэл харамсч Монгол Ардын намын нөхдөдөө бид санаа бодол нэг байгаа зорилго. Ийм болохоор бид энэ бас бүрэлдэхүүн яриад энэ санал бодлоо хэлцгээе гэж нааш хэлсэн юм аа. Манай аймгийн хэмжээнд орон нутгийн сонгуульд 6 нам өрсөлдөхөөр болсон ч нэр дэвшигчдийн нэрийг зарлах болоогүй юм байна. За нэгэнт гарсан шийдвэрээ сонгуулийн хороо өөрчлөлт болсон шалтгаан нь одоогийн улсын их хурлын дарга Зандаа хүүгийн энх холдын фракцийнхныг материал өгөх боломжийг олгоогүй гаднаас оруулахгүй байсан байх гэсэн тагнуулын газрын мэдээлэлээрч нягтлж үзсний эцэс тамгагүй итгэмжлэл бүхий нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах шийдвэр гаргаснаа сонгуулийн хорооноос тайлбарлаж байна. Тэр материал хуулийн хугацаанд цагтаа сонгуулийн хороонд хүлээлгэж өгөхөөр хүрэлцэн ирсэн байна. Гадны нөлөөгөөр сонгуулийн хороо руу оруулж ирээг байна гэдэг ийм үндэслэл тавьж байгаа. За тагнуулын газраас бол манайд хугацаанд ирсэн материал байна. Гадны нөлөөгөөр танай сонгуулийн хороо руу орж чадаагүй байна гэдэг ийм дүгнэлт шийдвэр ч гэсэн тагнуулын газраас ирсэн. Тэгээ энэ үйл ажиллагаа за дээрээс нь тэр хүмүүс бас гомдол гаргасан. Бид бол хугацаанд материал авахгүй ирсэн боловч сонгуулийн хорооны үүдэн дээр гадны хүмүүс биднийг оруулаагүй гэдэг. Тийм учраас боломжтой
нөхцөлөө ашиглаж сонгуулийн орооны цонхон дээр тавьсаа гэдэг ийм гомдол гаргасан биднийг бүртгэж өгч. Тэгээ энийг бол бид одоо хуулийн хүрээнд сонгуулийн ороо хэлэлцээд хүлээж авах боломжтой маа гэдэг тэр нөхцөл боломж бүрдүүлж өгөх шаардлагатай байсан гэдэг үндснээр хүлээж авсан. Хэвлэлийн хүртэл хөөж дуугаад оруулахгүйсэн сонгуулийн хорооны хурлын үеэр ардчилсан намын гандан бурах гахлагч Эрдэнэ төвийн ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч Сувда Баян Дүрсамын засаг дарга Баасан Жирна сонгуулийн хороогоор орж гарсны нөлөөгөөр энэхүү шийдвэр өөрчлөгдөө гэсэн бор шувуу иргэдийн дунд нисцэрнэ.